бол нэг түрээсээр үйл ажиллагаа явуулдаг. Ахуй үйлчилгээний чиглэл гэж ярих уу тийм. Ер нь том утгаар нь бол тийм. За та бүхэнд ямар саналууд байна вэ? Одоо юуны хэрэгцээ байна? Ер нь бол түрээслээд одоо барилга байшин янз бүрийн бие нэг давхар одоо нэг давхар үйл ажиллагаа явуулж байгаа стандарт бас. За банк болон одоо зээлийн боломжгүйгээс үүдсэн амьдралын чанарын асуудал гэж. Энэ бол насан туршийн түрээсийн даваад. Яг ажилд гарснаас хойш ажлын байраа түрээсэлдэг, амьдрах байраа түрээсэлдэг. Энэ бол бас нэг том асуудал. Ер нь бол нэг хүний анх дэх хэрэгцээ бол ажлын байр, амьдрах байр гэдэг. Амьдрын доороо ажиллах гэдэг концепцлэг. 90 оноос хойш одоо өнөөдрийн өдрийг хүртэл бол энэ түрээсийн дарамтнд манай цаг засалж хамрагдаад аюул хэцүү байдалтай байдаг байхгүй. Жил болгон түрээсийн нэмдэг. Жил болгон түрээсийн нэмдэг. Дураараа тийм. Тий дураараа. Ерөөсөө асуудал хаана үүсдэг вэ? Өглөө 16-аас 6 цагт гараад дүлгөөнүүр дээр хүүхдээ өргөж өгөөд эхлэлгүүрийн арталт ирж ажиллаад өдөржингөө нөгөө хүний ахыхаа хажуу хүүхдээ тарж гэнэ үү, яаж гэнэ үү, таксиж гэнэ үү, ингэж гэнэ үү гэл ийм стресстэй. Тэгээ орой нөгөө хүүхдээ аваад 16 руу явдаг. Яг ийм жишг байгаа байхгүй юу? Энэ хөдөлгөөч өөртөө байхгүй болчихно гэсэн үг байхгүй юу? Энэ дотороо сургуультай цэцэрлэгтэй өглөө бослоо хүүхдээ цэцэрлэг төхөн өглөө сургууль төхөн өглөө 54 үйлчлэгийг л бид нэр шингээж өгөх хэрэгтэй тийм ээ? Жид төвд дээр тийм үү? 25 жил нь гоё салганд ажиллаж байсан. Тэгээд ерөөсөө дам хотолоо. Тэгээд би боддог шүү. 23 жил бодвол хэрэв өшөө нэг ядаж нэг давхарт байсан бол өшөө арай сайхан байх байсан бол тийм шүү дээ. Орчны төвчлөлт юуж байхгүй тийм орон сууцтай. Тэгээд нэг давхарт байлаа гэж 0-гүй ажлын байртай. За тэгэнгүүтээ эрүүл мэндэ бодоод удаах 10-аас дээш жил ажиллаад наа. Тэгээд ядаж үүрэгтэй бодоод эрүүл мэндэ бодъё гэх тэгэнгүүт мэрэгчлээс шалтгаалсан өвчин онцлогооны төвд хамрах боломж байхгүй. Илтэй үйлчлэгээний төвийн байрлал метр квадрат нь 6-7 сая байхгүй. 100 хэдэн метр квадрат чинь 20 сая төгрөгийн түрээс төлж байгаа. Сард 40 сая болж байгаа. Хүний орчныг өөрчилж ийж сэтгэлгээг өөрчлөлөө гэж. Тэгэхээр орчин өөрөө хайтайхан сайхан болчих юм бол тэр хотын захад байна уу, хотын төвд одоо яг бидний нэг зовлон бол манай Улаанбаатар хот ч өөрөө нэг төвд хот байхгүй. Ганцхан төвтэй. За энийг л одоо задлах гал бид нар чинь 20 минутын хот гээл анхны сэлб дэд төв дээр 12,000 айлын орон сууц барих гээд одоо толгойд дэд төв, баян хошуу дэд төв гээд дэд төвүүдийг хөгжүүлж эхэлж байгаа. Та бүхний санааг бол ойлголоо. Маш зөв санаачлаа байна. Яг бидний өнөөдрийн твшүүлж байгаа тэр Улаанбаатар хотын 20 минутын хот концепц тийм ээ дэд төвүүдийг одоо хөгжүүлэх энэ зүйлтэй бол маш их нийцэх зүйл юм байна л гэж ингэж ойлголоо.